Эхлээ би за эхлээд би заяа та нарт ингээд Төв аймгаар аялах угаасаа Монгол хүмүүс ингээд мэддэг гурван алдартай бүгд очиж үзсэн ингээд гурван газар тэгээ мөн өнөөгийн байдлын хэдхэн минутанд ингээд Төв аймгийн тухай ярьж өгье заяа. За Төв аймаг нь болохоор Монголын зүрхэнд орших түүх соёлын ингээд соёлын өвлийн нутаг юм аа. 1931 онд байгуулагдсан энэ аймаг нь өмнө Түшээд хаан аймаг хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд 17-аас 19-р зууны Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн газар юм аа. Аялал жуулчлалын нүдээр ингээд харах юм бол Төв аймаг бол эртний түүхээс эхлээд орчин үеийн хөгжилд хүртэлх олон үеийн уул мөрийг хадгалсан газар байх нэ. Тэгвэл одоо хамгийн их хүмүүс очиж үзсэн 3 газар заяа. Угаас та нар ингээд бүгдээрээ мэднэ, бүгдээрээ очиж үзсэн, хөдөө өвдгөө би өөртөө очиж үзсэн заяа. Тийм 3 газар. Тэгэхээр Төв аймгийн горих тэрэлжийн байгалийн цогцлбор газарт орших 24 м өндөртэй хад байдаг бөгөөд гадаад төрхөөр мэлхийн хэлбэртэй тул энэ мэлхийн хад гэдэг ийм нэрийг авсан тийм хад. Энэ дээр угаасаа хүн болгон л очиж үзсэн. Гэхдээ яг түүхийг нь бол сайн мэддэхгүй. Одоо тийм хэлж өгье заяа. Эрт үед болохоор мөнгөн хад гэж нэрлэгддэг байсан бөгөөд 100 модны тулаантай холбоотой домог бий. Энэ домогт өгүүлэхдээ галдан богшиг та манжийн зэргүүдтэй тулдахдаа бүсэлтээс гарахын тулд алт мөнгө хадны орчим нуусан бөгөөд түүний хатан мөнгөндөө хорогдож хадны дэргэд үлдсэн гэдэг учраас их хааны мөнгийг сахин хамгаалдаг хад хэмээн нэрлэгддэг болсон. Өнөөдөр мэлхийн хад нь Төв аймгийн хамгийн алдартай аялал жуулчлалын газар бөгөөд маш олон аялал жуулчлалд очих дуртай байгалийн үзэсгэлэнт дурсгалын нэг юм аа. Угаасаа хүн болгон л тийш очиж үзсэн байгаа. За хоёрт болохоор Мянган ламын агуй бас гоё газар те. За тэнгүүт энэ нь болохоор Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших томоохон агуй бөгөөд түүхийн явцад шашны сургалт, ном уншлага, бясалгал хийхээр ингээд ашиглагдаж байсан. Домогт өгүүлэхтэй болохоор нэгэн цагт Мянган лам энэ агууд ингээд цуглаар ном ордог байсан гэж нэрлэгддэг. Мөн ардын хувьсгалын үед зарим лам нар ингээд одоо социализмын үеэс болоод ингээд лам нар ингээд нуугдж исэн хилмигтүүлдээс ингээд зүгтаагаад нуугдж байсан тухайч ярьдаг. Өнөөдөр энэхүү агуу нь болохоор аялал жуулчлалын бас л нэг адилхан Төв аймгийн хамгийн том дурсгалт газруудын нэг болов үлдсэн. Гуравт нь болохоор Манчрит. Угаасаа бүгдээрээ л 10 жилдээ тийшээ аялдаг, бүгдээрээ тийшээ очиж үзсэн их газар байгаа зөө. Тэнгүүтээ энэ нь болохоор 1750 онд өндөр гэгийн зан узын шавь нарын санаачлагаар Богдхан уулын арын Манчрын аманд байгуулсан анх 500 гаруй ламд шавлан сууж бурхны шашныг сургаал гүн ухааны төв болж байжээ. Хийдийн шүтэн нь болохоор Манчир бурхны одоо юу гэх эрдмийн бурхны дүр байсан гэж үздэг байхгүй юу. Тэнгүүтээ 18-аас 19 дугаар зууны үед Монголын хамгийн том хийдийн нэг болж 20 гаруй сүм дугантай 300 гаруй ламтай байгаа. 1937 онд улс төрийн хилмигдүүлэлтийн үеэр хийд устгагдаж лам нарын ихэнх нь тараасан. Өдгөө зарим ингээд ашигладаг байхгүй юу. Ашиглаж байгаа одоо хүртэл энэ гурван газар угаасаа очиж үзээгүй хүн чиж байхгүй хөдөө аялдгүй би хүртэл очиж үзсэн тийм л алдартай газар байх нь байхгүй юу. Одоо болохоор дараагийн хэлэх юм нь болохоор Монгол улсын бааtruуд тэр ялангуяа ингээд Төв аймгаас төрж ингээд үлдсэн тийм түүхэн хүмүүсийн тухай ярилцээ заа юу. Бохотор Төв аймгийн 100 мод суманд төрсөн 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцож дараа нь ардын хувьсгалын гол удирдагчдын нэг болсон. 1921 онд ардын журамт цэрэг байгуулж цэргийн жанжингаар ажиллан Монголын тусгаар тогтнол ардын төрийг байгуулахад онцгой гавьяа байгуулсан. Түүнийг ардын баатар хэмээн өргөмжилсөн байдаг. Хоёрт болохоор Ядам сүрэнгийн нацагт орж Төв аймгийн Баян дэлгэр сум намтар Монголын орчин үеийн уран зохиолын үндэслэгчдийн нэг Герман сурч ирээд зохиолж орчуулагч сэтгүүлчээр ажилласан. Миний нутаг, миний аав ээж учиртай 37 зэрэг зохиол бүтээл нь өнөөг хүртэл Монголын утга зохиолын сор болсон. 1937 онд хэлмэгдүүлэн нас барсан байдаг. Гиндэнгийн Зэдэн бол Төв аймгийн 100 мод хотод
төрсөн зөвлөлт холбоот улсад эдийн засагч мэргэжил эзэмсэн 1940 онд Монгол Ардын Хувьсгал намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болж 40 гаруй жил Монголын төр намын удирдагчаар ажилласан Монголын социалист нийгмийн хөгжлийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг ийм гурван алдарт нь болохоор Төв аймагт болсон зүгээр жишээ 3 шүү заа юу. Тэрнээс дараа өөр зөндөө илүү түүхэн алдартай байгаа. Гэхдээ бүгдийн дордвол нэлээд утга учраас зүгээр жишээ болгож 3-ыг л дурдсан шүү. Одоо Төв аймагаас олдсон түүхэн ингээд олдруудыг ингээд хальт ингээд нэрлээ явчих заа юу. За нэгт нь болохоор Батцөмбөр сум сумаас хадны сүг зураг төргийн үеийн чулуун хүн чулуу. За хоёрт нь болохоор Баян чандан сумаас хадны зураг дүрслэл төргийн үеийн чулуун хөшөө. Гуравт нь болохоор Эрдэнэ сумаас олдсон төргийн үеийн чулуун хөшөө, хуучин бус, тахилгын чулуун байгууламж. Дөрөвт нь болохоор Баян сумаас хүнүүгийн болснаас хүрэл тойл, төмөр зэвсэг, гоёл чимэглэл, төргийн хөшөө дурсгал. Тавт нь болохоор Баян жаргалан сумаас төргийн үеийн хүн чулуу, хуучин болсны олдвор. Зургаатх нь Баян дэлгэр сумаас олдсон мэлхий хаад, түрэг хүнүүгийн үеийн бус гэх мэт ингээд зөндөө олон ингээд түүхийн археологийн олдврууд зөндөө олддог учраас Төв аймгийг болохоор хүмүүс юу гэдэг вэ гэхээр археологийн хувьд дамжих гүүр болсон нутаг тул олон үеийн соёлын давхаргыг илэрхийлсэн дурсгал олдврууд маш илбэгтэй нутгаа гэж хүмүүс тодорхойлсон байдаг юм байна. За тэгэхээр одоо сүүлийнх нь болохоор Төв аймгийн өнөөгийн байдал ямар хөө байгаа вэ гэдгийг нэг хайлтгаан дуртай дуусгах гэхүү. Энэ нь болохоор газар нутаг хүү ам Төв аймаг заяа. Одоогоор Төв аймаг нь ингээд 74,000 км² газар эзэлдэг 27 сум 97 багтай. Хүү ам нь одоогийн байдлаар 93,000 орчим хүү амтай. Хөдөө аж ахуй нь болохоор мал аж ахуй, газар дайрал нь гол салбар болоод малын тоон ойролцоогоо 4.9 сая толгой гэдэг чи одоо Монгол хүмүүсээс ч их гэсэн үг шүү дээ. Нэг аймагтаа л гэсэн үг. 21 аймагтаа нийлэх юм бол хамаагүй их байна. Газар дайралын талбай энэ болохоор эргэлтийн талбай нь болохоор 300,000 га талбай газартай. Одоо Төв аймаг нь хоттой хамгийн ойрхон аймаг угаасаа Улаанбаатар ч Төв аймагт байгаа. Хамгийн том давуу тал нь болохоор бүтээгдэхүүн тээвэрлэх, зардал, зах зээл эдгээр нь ойрхон болохоор хамаагүй их боломж үүдэлтэй. Энэ нь бол Төв аймаг бол хамгийн Улаанбаатар Монгол улсын яг зүрхэн төв хэсэгт байдаг болохоор ер нь бол хамгийн гоё гэх юм уу